Англи хэл өнөөдөр дэлхийн хэл болтлоо хөгжиж, олон улсын түвшинд нийтлэг стандарттай болсон учраас бид олон улсын хэлийг хэрэглэж суран түүнийг олон улсын түвшинд үнэлүүлэх хэрэгтэй. Та бид бүгдийн мэдэх JET School of English сургууль үйл ажиллагааныхаа цар хүрээг улам тэлж 20 дахь жилийнхаа босгон дээр JET Institute for Academic Success буюу JET Академик амжилтын институтыг байгууллаа. JET Institute for Academic Success нь JET School of English-с юугаараа ялгаатай вэ? JET School of English нь ерөнхий англи буюу ер нь бол практик хэрэглээний хүмүүсийн нийт хүмүүсийн сонирхдаг англи хэлийг зааж байгаа. За энэ JET School of English үндсэндээ ерөнхий англи хэл зааж хүүхдийн англи, бизнес англи гэсэн чиглэлээр энэ практик хэрэглээр явж зааж байгаа. Энэ жилээс эхлээд JET Institute гэж байгуулж байгаа. За энэ байгууллага үндсэндээ бол ер нь ихтэй сургууль цаашдаа сурах Монгол хүүхдүүдийг сургуулийн түвшинд бэлтгэх зорилготой. Англи хэлнээс гадна ерөөсөө очиод сурахад ямар ч хичээл суусан хүүхдүүд маань ямар нэг хүндрэл бэрхшээлгүй академик түвшиндүүдийг сургуулийн түвшинд сурах чадрыг олох зорилготой. Академик боловсрол яагаад хэрэгтэй вэ? Хэрэв та цаашид англи хэлээр ярьдаг орнуудад бакалавр, магистр, докторийн түвшинд боловсрол эзэмшээ гэж зорж байгаа бол мэргэжлийн үг хэллэг орсон ном, сурах бичгийг хангалттай хэмжээнд ойлгохыг хүсэж байвал өөрийнхөө үзэл бодлыг аман болон бичгэн байдлаар илэрхийлье гэвэл англи хэл дээрх илтгэл, семинар, лекцийг бүрэн ойлгохыг хүсэж байгаа бол ерөнхий англи хэлний мэдлэг тань мэргэжлийн түвшинд ашиглахад дутагдaltaй байгаа бол цаашид ихтэй сургуульд элсэн ороход шаардлагатай IELTS, IBT TOEFL, GMAT, TOEIC, SAT гэх мэт шалгалтуудыг өгөхийг зорж байгаа бол танд бүхий л суурь мэдлэгийг олгож чадварыг хөгжүүлэхэд JET Institute for Academic Success тусална. JET Institute for Academic Success яагаад байгуулагдах болов? IBT TOEFL, IELTS шалгалтуудад бэлтгэх сургалтууд хаа сайгүй болжээ. Гэвч тэднийг тус шалгалтанд бэлтгэх явцад анзаарагдсан чухал асуудал бол англи хэлний стандарт шалгалтуудад бэлтгэх суурь болон жинхэнэ академик англи хэлний чадвар оюутан залууст дутагдж байна. Академик боловсролыг эзэмшихийн тулд Монгол оюутнууд гадаадад жилд ойролцоогоор 15,000-аас 25,000 доллар зарцуулж эсвэл тэрхүү зардлаа нөхөхийн тулд хар ажил хийж байна. Okay, as many of you know, JET School of English is celebrating its 20th anniversary this year. And in order to celebrate this anniversary, we've decided to open the JET Institute for Academic Success. So we feel that this institute will address any of our students who wish to study English at the university level. So in order to do this, we're offering a special course called Academic English. And this course will focus on all 4 skills: reading, writing, speaking, and listening in order to prepare students to study at the university level, at the academic level. Also, in addition, we're offering renewed IELTS and TOEFL courses in order to help students prepare for these exams. And we feel that this is a real need. Many of our students need to excel at the academic level. JET Institute нь өдөртөө 340 хүн суралцах боломж бүхий анги танхим, компьютерийн лаборатори, 3,000 гаруй академик англи хэлээр дагнсан номын санг таны суралцах боломжийг бүрэн хангахын тулд бэлтгэсэн. Ажил хүчний хувьд 20 жилийн турш академик англи хэлийг 60,000 цаг зааж англи хэлээр мэргэшсэн чин зөрөг багшаар удирдуулсан багш нарын бүрэлдэхүүнтэй. Бид багш нарынхаа мэдлэг боловсролтод анхаарч TESOL зэргийг олгох хөтөлбөрт хамруулдагаас гадна бүгд IELTS, IBT, TOEFL-ийн оноотой гэдгээрээ сурагчдынхаа өмнө нүүр бардам, итгэл төгс зааж чаддаг билээ. Сургалтын хөтөлбөрт багтаасан бас нэгэн давуу тал бол бидний суралцагчдаа хэрэглүүлдэг шалгалтын програмууд юм. Жишээ нь MyElt платформ нь англи хэл суралцагчдад төрөл бүрийн интерактив хөтөлбөрөөр хангаж оюутны суралцах явцыг үнэлдэг. Мөн Criterion буюу бичих чадварын цахим үнэлгээний сайт нь вебд суурилсан бичгийн хэрэглээний програм бөгөөд оюутанд өөрийн эссеийг төлөвлөх, бичих, хянахад тусалдаг учраас төгсөгчд нь өндөр оноо авдаг билээ. So, what is academic English and how is it different from general English? So, basically what academic English is where you study English for university or college purpose. So, in the academic English lessons, you will learn English enough to survive in university or college.
In general English, students or we study English to survive in everyday life, but for academic English, you will be studying different skills necessary for college or university. The skills include such as reading topics in different science field, from different science fields, or in writing, you'll be learning how to write an essay. In speaking class, for example, you will be studying how to make a speech or presentation, or in listening class, you will be listening to different lectures and answering questions. So that's what academic English is. Боловсролын шинжилгээ ухаанд сайн сургалт гэдгийг гурван зүйлээр илэрхийлдэг. Сайн сургалт гэж юу вэ? Нэгдүгээрт маш сайн сургалтын хөтөлбөр байх ёстой. Хоёрдугаарт тэр хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн чадварлаг багш байх ёстой. Гуравдугаарт сайн хөтөлбөрөөр цэнэглэгдсэн чадварлаг багшийн өгч байгаа мэдлэгийг хүлээн авч боловсруулан чадвар болгон хөгжүүлдэг оюутан байх ёстой. Тэгвэл бид таныг амжилтанд хүрэхэд бэлэн болоод байна. Харин та бэлэн үү? Таныг олон улстай холбох амжилтын түлхүүр JET Institute